Чулуухан хариулъя. Одоо байгаа ерөнхий шүүгч ган зэрэг байгаа тохиолдолд нэг ч газрын 8 чинь хариуцлага тооцож чадахгүй. Ягаад гэвэл энэ бүх газруудын цаана нууцаар байранд орсон сууц өмчлөгчтэй холбоотой хувилцсан нөхдүүд бүгдээрээ шүүгч нар байна. Удахгүй алтан гэрэл сайд тэр шүүхийн юг оруулж ирэх баг. Шүүгч нар хэрэгэж хийж чадах байсан. Тийм учраас би парламентыг уриалж энэ дээр сонсгол хийх ёстой. Олон нийтийн мэд хэрхийг хангах ёстой. Хоёрдугаарт өнгөрсөн 7 хоногийн засгийн газрын хуралдаан дээр энэ отгуудыг ярьсан. Одон туяа дарга бас энэ дээр хариулт өгч зүйтэй байхаа. Ерөнхий сайдын байр суурь байгаль орчны яам газар олгох утгагүй гэж үзэж байгаа. Яагаад тэгэхээр утга гэдэг бол би одоо дахиад хэлье. Буулгаад авч явж болдог одоо ийм аялал жуулчлалын байгууламжийг л одоо утга гин гэж ойлгоод байгаа. Харамсалтай зайсанд баригдсан утгууд маань бол буухгүйгээр ийм том хотууд болцсон байна. Одоо бид нар энийг ингээд шийтгэхээс өөр яах вэ? Одоо парламент ингээд нээлттэй ажлын хэсэг гаргаад энэ утгуудаа яах вэ гэдгээ бас ингээд ярих нь зүйтэй баг. Тэгээ би бол одон туяа даргаыг наад утгуудаа тэгээд бүгдийг нь хотод өгөө гэж. Цаашдаа харин 20-40 батлагдаад отог байшин болдгоо юмыг л одоо хэдүүлээ хийх хэрэгтэй. Гэхдээ би алтан гэр сайттай санал нэг байгаа. Хариуцлага тооцохгүйгээр явбал бид нар дахиад отог байшин болох юм явна. Дүүргийн захирамж, нийслэлийн захирамж болно гэж нэг хэсэг нэг баахан шуурга болдог байсан. Тийм учраас энэ алдаагаа одоо 20-40-ыг батлаад хэдүүлээ давтахгүй байх ёстой гэж бодож байгаа. За тэгээд парламентд би дахиад хэлье. Одоо парламентээр олон намын төлөөлөл ороод ирсэн байна. Яг ингээд авилгалтай тэмцээд эхлэхээр манай парламентын гишүүдээс ахуулаад өөрсдөө өрөвдөд эхэлдэг шүү. Нэг мэтгэл нөгөө талд гарцсан байж дээ. За энэ ер нь одоо ингээд энэ авилгалтай тэмцэл ер нь манай ах トゥ хамаатан садныг шалгах гэдэг юм биш үү? Тэр дунд нь одоо манайд орооцолцсон байх үедээ баларх үедээ гэл ингээд нэг мэтгэл блок болцсон. За тэгэл нэг юм 5-6 хүний одоо гарт улсаараа орцсон. Тэгэл энээсээ гарч чаддгүй шүү. Тэгэл нэг мэтгэл ганцаархан үлдсэн байдаг. За тэгээд жоохон гайгүй болоод ирэнгүүт авилгалтай ягаад тэмцэхгүй байгаа юм байл гэдэг. За тэгээд тэмцээд эхлэхээр дарангуул тогтоох гэдэг байгаа юм биш үү? Эрхчлөөнд халдаад байгаа юм биш үү? Хувийн өмчийг дээрэмдэх гэдэг байгаа юм биш үү? Болоод явцдаг шүү. Тийм учраас энэ авилгалтай холбоотой энэ асуудал дээр үнэхээр хэдүүлээ тэмцэе гэж байгаа бол нэгдэлтэй гараад тэмцмээр байгаа. За эсвэл тэ болчмоор байгаа юм бас. Тэгэхгүй тэгэл ингээд нэг юм одоо хэрэг нь хаана гацаад байгаа юм тодорхой. Гэхдээ тэрийгэ шүүмжилж чадахгүй. Байшин хэнийх нь одоо хийгдээд байгаа нь тодорхой. Буулгыг гэхэлэр хувийн өмчт халдаад ингээд бүгдээрээ яриад байдаг. За тэгвэл болчих гэхэлэр дараагийнх нь тийм байшин баригдчихна. Эн чинь л одоо таны яриад байгаа отог байшин болсон түүх байхгүй юу? Отог байшин болсон газар ямар юмны ерөнхий төлөвлөгөө байх юм бэ? Юун ерөнхий төлөвлөгөө? Отог байшин болсон хотод ерөнхий төлөвлөгөө байх боломжгүй байхгүй юу? Цаашдаа ч юм байна. Тийм учраас энэ дээр би бас ундрам гишүүн бол парламентын гишүүдээс талархаж байна. Энэ дээр үнэхээр ерөнхий төлөвлөгөө зөрчүүл ямар хариуцлага байх вэ гэдгийг за өмнөхөө болио өөчлөе. Бас аливаа нэг зүйл асуудалтай шилжилтийн үе байсныг ойлгож байна. Харин 2040 батлагдсанаас хойш өмнөх алдаануудаа хэрвээ давтвал маш уйтгартай. Тийм учраас энийг ингээд цэглээл одоо 76 та парламент за тэгээд 126 та парламент гэж хоёр хуваагдаж бичигдэж байгаатай адилхан 126 та парламент босноос хойш Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө тэгээд яс хэрэгждэг л байг. Ингэж л хийж чадахгүй бол бид нар үүн дээр бол асуудал болно. Тэгээ шүүхийг нь хандаж хэлэхэд ерөнхий сайдыг огтруулах гээд ерөнхий зөвлөлийн гишүүдэд архитуулаад явж байхын оронд наад авилгачтайгаа тэмцэв. Байшин байгаа одоо энэ бүх сөөх бүх мега төслүүдийн ард байгаа авилгач шүүгч нартай чинь одоо энэ асуудлыг задлах ийм зүйлийг бас нэг өдөр парламент ярина гэдэгт бол би огт эргэлзэхгүй байгаа. Шүүгч нар нь өөрөө авилгач улс яаж авилгалтай тэмцэх юм? Одоо энэ сөөхтөр байгаа бүх материалуудыг гаргаад та нар үзээрэй. Бүх байшинд орц орцоор нь тэднэр л орсон байна. Мега төслүүдийн ард байгаа бүх зүйлийг ард нь үзээрэй. Бүх захиргааны иргэн шүүхтэр л гатсан байгаа. Одоо 5-7 цахилгаан станц хаана гатж байгаа юм? Шүүхтэр л гатж байгаа шүү дээ. Ард нь юу болж байгаа юм? Авилгалын асуудал байгаа. Энийг мэдсэн ч мэдээгүй юм шиг ингээд хичнээн жил явах юм.